За тэр бишээгаа урья. Тэр биш маань өнгөрсөн 2021 оны манай мөнгөний сэтгэлгээ хөтөлбөрөөс ахуулаад бас нэлээд олон сургалтууд мас суусан тий. Одоо биед саад, гэрээд саад, төрөө зас гээд тий манай яг мөнгөний сэтгэлгээний дараа нь өргөжлүүлэх гэрлийн динамикт. За тэгээд өргөжлүүлэх миний бизнес суусан сул уяалаа үгүй лөө. Одоо бүр марччихжээ. Зарим олон хүмүүстэй байхаар ингээд хин яалаа гэдгийг заримдаа марцгий. 2021 он оролцогч. Баярлалаа. Алтан микрофон олдсонд маш их баярлалаа. Тэгээ бүр яалтчгүй бүр ярмаар санагдаад те энд олон хүмүүс байгаа учраас би өөрийнхөө сэтгэлдлийг бас ярил бас зүйтэй юм байна гэж ойлгоод орж ирж байна. Тэгээд энэ цагийг ашиглаад ер нь бол миний хувьд яг нэг өөрчлөгдсөн зүйлээ ярих гэж бодлоо л доо. Миний хувьд мөнгө Моникатай уулзахаас би 21 онд Моникатай уулзсан байхгүй. Тэгээ энийг манай эхнэр юу гэдэг те чи нэг л болохгүй байна. Чиний байж байгаа үйлдэл чинь болохгүй нэхээ би эхнэрээ энэ намайг яхаараа тий болохгүй байх гэдэг. Энэ өвний өөрийнх нь буруу байж таараа гэдэг ч юм уу. Тэгээ тэрийг буруу зүгийг юусоо мэдэхгүй байхгүй би. Тий ялгаж салахгүй штэ. Тэгээ нийгэмдэр ерөнхийдөө миний хувьд бол нэг маш их ийм сөрөг итгэл өмчлөлтөй болсон. Хин нь үний яриад байгаа, хин нь худлаа яриад байгаа гэдгийг юусоо бүр таньж ядхаа байжсан цаг. Тэгээ сайхан ярих юм бол зөв ч юм шиг, муухай ярихаар муухай ч юм шиг санагдаад ингээд бүр сэтгэл зүйн хувьд бол юусоо ингээд бүр орон гар болцсон шиг байна. Тэгээ яг тийм тэтгэлгээтэй байсан. Тэгээд нөгөө 30 хоногт амьдралаа өөрчлөе гэдэг аянд анх эхэлж орж ирээд тэгээд тэндээс ингээд багаар миний нөгөө бүр нэг хав харахгүй нэг юм харахгүй юм чи багаар ингээд явдаг юм байлээ. Бүр ингээд өдөр бүр тэсэн ядан хүлээгээд яг тэрийгээ ингээд маргааш юу байх вэ гэл те нөгөөдхөө сонсоод өстөө супер юм байна. Одоо маргааш юу байх вэ гэж явсараад 30 хоногийнхаа амьдралаа аяг дууссан. Тэгээд дараа нь мөнгөний сэтгэлгээн дээр ирсэн чи бас л нөгөө за 30 хоног энд юу ч гэсэн суух хэрэгтэй байна гэсэн надад ямар асуудал тулгарсан бэ гэсэн чинь бас л нөгөө мөнгөгүйгийн шалтгаан надад дээр тулгарсан байхгүй яг л бодит болсон. За ингээд хавар болцсон байсан миний ажил зогссон. Би барилгын салбарт ажилладаг учраас хавар гэдэг ч юм бол бүх юмны ихтэл учраас би бүх юм л нойлцсон байсан гэсэн. За одоо яах вэ? Ямар боломж байна вэ гэсэн чинь харин надад Аз таарч нэг 8811-т дугаар барьдгийн ач хавья танд гарсан. Би одоо баярлалаа. Тэгээд нөгөөдхөө ингээд ламбард нь тавих уу гэдгсэн чинь болно штэ гэдэг чинь. Тэгээд би тэндээс анх эхэлж те ламбард гар утсаа тавиад тэгээд тэндээс мөнгө аваад мөнгөний сэтгэлийн хөтөлбөртөө орж ирчээд тэрнээс өмнө Моникатай өөртөө дэгж ясаахгүй зүгээр надад тэгмээр сэтгэл төрсөн. Зүгээр би байгаагаар Моника би тантай тун удахгүй би тантай уулзъя гэж би мессеж бичижсэн байхгүй. Би тэрийгээ тод сандгийг. Тэгээд би тийч яаж ч байсан орхол ёстой юм байна гэдгээр ойлгосон болохоос биш мөнгө хаана байна гэдгийг хаанаас олж хийх үү гэдгээр шууд хайж гэлсэн. Тэгээд тэр боломжийг хагаад орж мөнгөний сэтгэлгээ хөтөлбөрт орсон. Тэгээ миний нөгөө сөрөг сэтгэл үнэмшлүүд бүгд байхгүй. Би ерөөсөө маш сайхан цэвэрлэгдсэн. Эргээ харахад би ерөөсөө дотор талаа бүр ингээ бүгдний шүрдэж хаяа те. Надад хэрэггүй юмудыг би цаг хугацаа буруу ашигладаг энэ тэндэд очоод хэрэггүй илээ балаа юм яриад одоо ингээл цаг хугацааг өнгөрөөгөө сууж яадаг. Тэгээ хин нэг нь таалагдах инээ тэрээгээд бүх юмуудыг өөр дээр ингээ авцсан байсан байхгүй. Би авах гэж байгаа гэж бодоод байсан. Чиггүй айл хэзээний аваад бүгдийг суулгацсан байсан учраас тийм болцсон байсан. Тэгээд энийгээ бүгдийг хөөж гаргаад ингээ нөгөө хөтөлбөрт ороод нөгөө зэрэг сэтгэлийн үнэмшлийн нэтэрээгээл ингээд бүх юмудаа гоё өөртөө оруулаад ирэхээр бүх юм нээлттэй болж гисэн. Би цаашаа хөтөлбөрүүдэд ерөөсөө нэг жоохон дунд нь гацмаар айдсан. Тэр үед манай менторууд манай айгүй сайхан зөвлөгөө өгдөг байхгүй. Бүр чи юу яриад байгаа чи гэж алгадаад айж байгаа юм шиг. Тийм үү цаа гэж тэгээд цаашаа би гэр бүлийн динамик техниктэйг орсон тий. Тэгээд тэрэн дээр гэр бүлийнхээ асуудлыг бүгдийг шийдсэн. Тэгээд дараа нь миний бизнес хөтөлбөрт бас явсан. Тэгээд наан дахиад нөгөө хөрөнгө оруулалт хийх гэж ороод тэгээд лидерс 5-0 гэж ороод тэгээд наан нь одоо нөгөө educated хүртэл орсон шүү дээ ингээд. Тэгээд энд би орсонтой юу гэдэг зарим нэг хичээлүүдээс хоцорсон. Гэхдээ би энэ дээр ерөөсөө би одоо юу гэдэг өөдхөлаагүй хүнглээгүй. Харин ч эсэргээрээ би зүгээр 5-0 системээр би сурсан байна гэдээ би талархаа сууж байгаа байхгүй сүүлд нь. Би ерөөсөө зүгээр дагаж яваад хийхснийг хийгээл явсан юм байна. Яг нөгөө өөрөө юм сурах юм байна гэдэг итгэл үнэмшил дээрээ сураад. Тэгээд энэ дээрээс юу гэж хэлмээр байна вэ гэхээр ер нь та бүхэн маань ороод ирчихээ тий. Бүр тэгээд өөрөө зориулаад үз. Бараг би ингэ хэлчихмээр байгаа байхгүй. Та ороод энэ хөтөлбөрт ороод тэгээд юм сураагүй байх юм бол надаас бараг мөнгө авах гэж хэлчихмээр санагдаад байгаа байхгүй би. Тий. Одоо бараг л тэгэх юм бол өөрөө орчих. Тий. Тэгээд энэ 3 сарын дараа ч юм уу та өөрөө хичээч.
Би менторудаас ч асууж шүү дээ, тий. Хэрвээ шалгахаар болох юм би амархан шалгах чинь. Тийм учраас та хөтөлбөртөө ороод супер хичээч. Тэгээд үнэхээр та боломжгүй тэндээс юм хідэн хүн байдгийг тий. Би эндээс юу ч олж чадаагүй тэр бишээ гэх юм бол би тэр төлбөрийг чинь төлийг хэлж маар санагдаж байгаа. Тий? Би төлөе. Би тэрийг чи өгөхөд бэлэн байна. Эсвэргээр яагаад энийг хэлж ийнэ гэхээр энэ 3 сая төгрөгийн үнэтэй үн цэнтэй хүн та ерөөсөө биш байгаа байхгүй. Бид нар чинь юун 3 сая битгий 3 сая чинь одоо нэг шоудад явах юм бол хэдэн хоногийн мөнгө юм бэ гэж бодохоор бас өрөвдөлтөө мөнгө байгаа байхгүй тий. Бид нар тэр мөнгийг аягүй хэцүү тийм хэцүү байдалд ингэж аваач тавьчаад өөрийгөө шоуд болохоор хамаагүй гэдэг зарцуулчихдаг. Тэгээ яг өөртөө гэдэг ихээр яг зарцуулж чадахгүй. Яг энэ нийгэмдэр бүр одоо хаашаа н орох вэ? Минь зүү яриад байгаа юм бол худлаа яриад байгаа юм боо гэдэг нөгөө өмнө сургалтанд сууж исэн энэ одоо сая Меборни гэж ярьж чинь миний мэдтгэл бас манай найз сурсан гэж байгаа байхгүй. Тэгээ бас л хуурч мууч юм байлаа гэж ярьж байгаа. Тэгэхээр нөгөө янз янзын тийм ихтгэл үнэмшлүүдийг авцсан байдгийн байна. Би тэгэж бас нэг 20-30 мянган төгрөгийн сургалтуудад аягүй их сууж исэн. Тэгээд тэрнээсээ бас тийм сөрөг ихтгэл үнэмшил авцсан байсан бол 30 хоногийн амьдралаа юм орж ирээд тэгээд тэрнээс хойш бол өстой нэг пуужингийн хурдаар гэдэг. Манайх нэг пуужин тавиад хардаг шүү дээ, тий. Яг тэр пуужингийн хурдаар суулсан. Тэгээ одоо бол маш өөрийгөө ойлгож, тий, бага яаж бүрдүүлэх вэ? Миний төвшин хаана байсан бэ гэдэг өөрийнхөө байр суурийг олж мэдэж авсан. Тэгээ дараагийнхын төвшин болохоор бага бүрдүүлээ явж явахдаа аз жаргалтай байна. Одоо миний хувьд, тий. Офс 2 дахин том болгоцсон. Би түрээс төлбөрөө ч юм уу нэмсэн. Тэгээд эсвэргээрээ бид нар мөнгө гаргаж ийж эргээд юмыг олдог байх. Тэр цагт та өгч гэсэн. Тэгэхээс биш нэг бүх юм болчоод би миний хувьд бол байрны мөнгө гэж байгаагүй. Тэгээ би 3 жилийн хугацаанд өөрийнхөө өсөл мөрөөдлийг биелүүлчихээ. Тэрнээс хойш зүгээр ингээ шааригдаад яг яах гэдэг юм мэдэхгүй явцсан байсан учраас одоо яг тэрийг олоод авцсан. Би хаашаа явах вэ? Энийний дараа юу байна вэ гэдгийг аягүй сайхан мэдсэн байгаа. Тэгээ тийм учраас бүр супер байна. Бүр та бүхнийг бүгдээрээ ороод ирээсэ. Одоо энд 80 хүн гэдэг чинь бүгдээрээ 70 хэдэн хүн байна. Бүгдээрээ орж ирээд тэгээд төлбөрөө төлөөд хичээгээд үз. Тэгээ энэний дараа яг юу гэдгийг те энэ хүний яриаг сонсоод орсон гэд ингээд тийш орсон бол тэнд сургалтандаа ороод хөтөлбөртэй хамрагдаад тэгээд эргээд тэр зүйлс чинь би юм сурч аваагүй гэд надтай эргээд холбогдоороо те. Тэгэх юм бол би таны төлбөрийг чинь төлөё. Би бараг шалуу. Тэгээл. Яа. Тэр биш ч гэсэн олон хамархан үндэ манай актантай холбогдоход тэр биш гэдэг. Тэр биш үү гэж тэгин заяа.